За өнгөрсөн 2025 онд бид нэг 30 их 80-ийн орлого болоод 31 их 80-ыг зарцуулсан. За бид нар өөрсдөө баталсан л төсөв. Тэгээ энийг зарцуулт энэ тайлан сонсоо сууж байна. За эндээс энэ хөрөнгө оруулалтын зардал байгаа. Улсын төсвөөс бид нар одоо нэг 9 их 80-ийн үнийн дүнтэй 3 их 80 төгрөгийг нь санхүүжүүлэх ийм төсөл хөрөнгө оруулалт энэ Монгол улсын газар нутаг дээр хийжээ. За энэ бол чамлалтай тоо. Бид нар 800 энэ өргөө удам нутагт нэг 800 сая долларын л одоо яг төсвийн хөрөнгө оруулалтаар нэг жилд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг харахад 3 их 80-ийн санхүүжилтээс 2 их 80 135 тэрбум төгрөгийн санхүүжилтийг яг хийгээд олгоод 886 тэрбум төгрөгийг нь одоо олгоогүй байна л да. Тэгээ энийг одоо хэмнсэн гэж яриад байгаа шиг байна. Энийг бол хэмнэлт гэж үзэхгүй байгаа. Өнөөдөр татвар төлөгчдийн нэг төгрөгч үнцэнтэй буцаагаад энэ бидний одоо өчнөө юм болж намаржингаа ярилцаж баталдаг төсвийн нэг төгрөг болгож буцаад хөрөнгө оруулалт яг энэ үр ашигтай байж энэ улс орны хөгжил дэвшил ард иргэдийн амьдралд ач тусцаа өгөх ёстой. Тэгэхэд өнгөрсөн жил 25 онд гэхэд 886 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ингээд хийгээгүй байгаа. За тэгээд олон асуудал байгаа л да. Гэхдээ ихэнх асуудал нь энэ төрийнхэн биднэрт байгаа. Энэ төрийн бүх шатанд. Түүнээс одоо хувийн хвшилд мэдээж одоо буруутай тодорхой хэсэг байгаа бох. Гэхдээ Монголын жишээ нь барилгын салбар барилгачид гэхэд өнгөрсөн онд 19,600 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байгаа. Барилга барьж чадчихна гэсэн үг. Энэ хэдэн сургууль цэцэрлэг эмнэлгийг өлхөөн барьчихна. Дахиад автозамчт байна. Бараг жилд 1000 км автозамыг бүрэн барьж ашиглалтанд оруулах юм хүчин чадалтай болцсон. Өнөөдөр Монголын хувийн хвшилд бол ажиллах хүчин, хөрөнгө санхүү, за машин техник тоног хөрөмж гэдэг энэ хөрөнгө оруулалтын ажлыг хийх бүрэн боломжууд байгаа. Тэгээ бид нар болохтой гонзорог ингээд нэг тендерч гэдэг юм уу, эсвэл одоо нэг бичиг цаас, янз бүрийн зүйл ярьсаар байгаад ингээд энэ ажлуудыг хийхгүй байна л. Тэгээ цаашдаа ер нь энэ хөрөнгө оруулалтын ажлыг энийг тавьсан хөрөнгө оруулалтаа 100% хэрэгжүүлэх, нэг төгрөгч үлдээхгүй хэрэгжүүлэх тал дээр энэ сангийн яам ер нь ямар бодлогоо өөрчилж болохгүй юу? Жишээлбэл одоо энэ бүхэл дүнгээр нь буюу 3 их 80-аар нь тавьчаад төрүүлж одоо ажиллаа хийж байгаа компаниудыг санхүүжүүлээд ч юм уу, эсвэл энэ бүр цаашлаад энэ санхүүгийн жил мэлээ өөрчилж болохгүй юу? Яагаад заавал 1 сарын 1-ээс одоо дараагийн жилийн санхүүжилт эхлээд нэг тендер мендер зарлана гэдэг ингээ явж байтал 5 6 сар болоод 7 8 сар болоод хамаг энэ барилга бүтээн байгуулалт хийх сезон дуусчдаг. Энэ байдлыг өөрчлөх ийм одоо төсөл санаачилж ийм зүйл хийж болохгүй юу? За хин хариулах. Сангийн сайд хариулъя. Хосоо иргэшийн асуултанд хариулъя. Сангийн яг бид нар улсын төсөл дээр нэг 8.5 их 80-ийн хөрөнгийн зардал баталж байгаа. Тэрний чинь 3.4 л улсын төсвүүдээр за орон нутгт дээр 3.9 нь явчихж байгаа. Тэгээ нөгөө үлдсэн 1.2 нь гадаад зээлийн ашиглалтаар явж байгаа байхгүй задаргаа. За тэгээ бид нар дээр байгаа орон зай бол одоо өнгөрсөн онд гэж харахад бид нар дээр 3.4-ийн орон зай байгаа. Өнгөрсөн жилийн төсвийн энэ хөрөнгө оруулалтыг оновчтой болгох үүднээс тэр хэмнэлтийн хуулиар 5 сарын 31 гэдгийг чи яагаад тавьж өгсөн гэхээр бид нар өмнө яадаг гэсэн гэхээр тендерийг бол одоо он дуустал зарладаг байсан. Тэгээ ажлаа хийхгүй бид нар зуны явгасаа бүтэн байгуулалтын хуулиар дээр тендерээ зарлаад хэрүүл хийгээд дуустдаг байсан байхгүй юу? 11 сарын 15-нд бид нар улсын төсөө батлаад дуусж байгаа. Ингээд он гартал бид нар тендерийн бэлтгэл ажлаа хангалттай хугацаа. Цаана одоо зарлаад явах боломжийн хугацаанууд байгаа. Өнгөрсөн жил одоо 500 хэдэн тэрбум төгрөг татгажсэн бол энэ жил 247 татгаж байгаа. За энэ төслүүдбэрүүд бол ингээд шууд төсвөөс хасагтай явчихж байгаа хэмнэлт болоод. Харин өнгөрсөн оны чинь дүнгээ санхүүжүүлж чадаагүй 200 одоо 86 тэрбум төгрөг гэхэд энэ оны эхний үлрэл санхүүжигдэл шилжээ санхүүжигдэл дуусаа явж байгаа гэсэн үг байхгүй. Дараа он руу дамжин санхүүжигдэл. Тэгэхээр хэмнэлтийн хуулиар бид нар тэр 5 сарын 31-ээр хязгаар тавьж өгч нэгдэг чинь тендерийг бид нар эндээс зогсоод цаашаа бүтээн байгуулалтын улирлаа ашиглахгүй бол харин эсвэргээрээ энэ цаг хугацаанд орохгүй бид нар бүтэн жилж ингээл одоо тендертэй хөөцөлдөг ийм л улс байсан шүү дээ. Тэр бид нар энэ дээр одоо цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгохын тулд сангийн яамдар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг санаачилж бэлтгэл ажлыг хангаа явж байгаа. Энийг намрын чуулганаар өргөн барина. Ер нь одоо бидний асуудал бол бид өөрсдөө бас ярих хэрэгтэй. Бид нар чуулган дээр төсөв хилцгүүгээр ярьж байгаа л бахан зураг төсөвөө
ажлуу суулгачдаг. Тэр ажлууч нь л ингээл хугацаанд шахагдаад гоожод үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэнийг бид нэр төсвийн тухай хуулиас гадна төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулиар зайлшгүй зохицуулж өгөх ёстой байна гэдэг шалтгаанаар бид нар энэ хуулийг сангийн яамдаар бэлдээд дуусчих. Одоо энэ намрын чуулганаар өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй.